маш хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. За та бүхэн мэдж байгаа 14 мега төсөл гэдэг. Тэгэхээр энэ одоо хөрөнгө оруулалт буюу энэ одоо мөнгө төгрөг үр ашигтай зарцуулахын тулд өнөөдөр бид нар стандарттай ач холбогдох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй л та бүхэн мэдээ штэ. Өчнөө хөрөнгө зараад зам тавилаа, стандартын бус зам. Барилга барьлаа, стандартын бус барилга. Тийм учраас нөгөө тэр мөнгө төгрөг чинь үр ашигтай зарцуулагдах уу гэдгийг чинь тодорхойлогддог юм чинь ерөөсөө л стандарт юм билээ. Тийм учраас өнөөдөр бид нар стандарттай ач холбогдол өгөх цаг нь болсон стандартын энэ дэд бүтцийг одоо эвдэрсэн гэмтсэн байгаа ямиг зөв болгох цаг нь болсон. Яг одоо иргэнэ хүнээ хүүхдэд тойрсон тийм төвтэй энэ стандарттай хуулийг бий болгох хэрэгтэй. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг улс нэгдсэн стандарт хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын мега төслийг дэмжих, технологид суурилсан инновацийг бий болгохын тулд олон улсын стандартыг нутагшуулах, хэмжилт зүй, сорилт туршилтын лабораторийн техникийн чадварыг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна. Энэ ажилд стандартын шинэ хууль чухал үүрэгтэйг гишүүд хэлж байна.